Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн ярилцлага Дорноговь аймагт хийгдэж байна. Бид энэ аймгийн тухай, энэ аймгийн өнөөдрийн байдал, ойрын төлөвийн тухай ярилцахаар Тус аймгийн засаг дарга Очир Пүрвийн Бат жаргалтай ярилцж байна. Очир Пүрвийн Бат жаргал Дорноговь аймгийн засаг дарга. Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Adaptus Consulting Firm компанид хуульч, өмгөөлөгч, мөн тус компанид гүйцэтгэх захирал зөвлөхөөр ажиллаж байсан. Шүүхийн сахилгын хорооны гишүүн, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч 2020 оноос Дорноговь аймгийн засаг даргаар томилогдсон ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын форум чуулга гэж хийгдлээ 2 хоног. За энийг дүгнээ та нэг хэлэхгүй юу? Манай Дорноговь аймаг өнгөрсөн 2 өдрийн хугацаанд хөрөнгө оруулалтын форум амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ форумд маань Дорноговь аймагт хөрөнгө оруулалт оруулж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбарт, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн салбарт, зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй компани төлөөлөл оролцож Дорноговь аймгийн ойрын эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь болж байгаа хэд хэдэн асуудал дээр төвлөрч, хэлэлцэж, ярилцаж, хамтын шийдэл гаргаж чадлаа. Энэ хамтын шийдэл маань Дорноговь аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарыг юун төрөнд хөгжлийн шин шатнд гаргах. За дээр нь бас аялал жуулчлалын салбарыг шин шатнд гаргая. Монгол Улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбумд үндэсний хөтөлбөр энэ онд манай улсад зохион байгуулагдах гэж байгаа энэ COP17 гэдэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтнөөрөө ажиллаж байгаа энэ цаг үед байгаль орчин руу чиглэсэн нэлээд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх гэдэг ийм ажил хэрэг саналууд гарлаа. Компаниуд маань сум болгонд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Тухайн сумынхаа тулгамдж байгаа олон асуудлуудыг бас хамтарч шийдвэрлэе. Өөрийн энэ хувь нэмрээ оруулъя гэдэг шийдлийг бол гаргалаа. За энд мэдээж хөрөнгөний их усрын асуудал яригдана. Тэм болохоор бид Монгол Улсын татврын ерөнхий газрын татврын орлого хяналт, бүрдүүлэлт буцаалт гэдэг энэ харилцааг дагнан хариуцж ажилдаг эрх бүхий хамгийн мэдээлэл хууль эрх зүйн талаас нь хангах юм боломжтой аль багчдыг оролцуулж компаниудаа энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1%-ийг хэрхэн яаж нийгмийн төслүүдэд гаргаж санхүүжүүлж хөнгөлөлтөндөө хэрхэн хамрагдах вэ гэдэг тал дээр маш их төвлөрж ярьлаа. Компаниуд маань энэ 1% хөнгөлөлтөн дээр идэвхтэй байна. Тэгээ энэний дүнг аймгийн нийт татврын орлогын хэмжээгээр авч үзэх юм бол Дорноговь аймагт маш хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байна гэж бол харагдаж байна. За нөгөө талдаа манай хөрөнгө оруулагч нар технологийн хувьд мөн энэ олборлох, ашиглах үйлдвэрлэлийн салбар дээр илүү шинэ технологи нэвтрүүлээ. Боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд маань шинэ технологиор суурилахаас гадна байгаль орчин дээлтэй байх, усыг хэмнэлттэй ашиглах, дахин боловсруулж ашиглах гэдэг энэ шийдлүүдэд тойрч ярилцлаа. Эхнээсээ энэ шин шийдлийг оруулаад ирсэн бусаддаа жишг болж байгаа компаниудын энэ туршлагыг, энэ мэдлэгийг бусад компаниудтай хамт нэвтрүүлэе, ноу хауг солилцъя гэдэг ийм сайхан ажил хэрэгж форум болж өндөрлөлөө. Тэгээ энэ форумын үр дүнгээр Дорноговь аймгийн ойрын 4 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт ахин гэдэгт дорноговчууд маш итгэлтэйгээр энэ форумаа үдлээ гэж ойлгож байгаа. Дорноговь аймаг Монголын бие даасан төсөвт, төвлөрсөн төсөвт мөнгө оруулахгүйгээр өөрийгөө авч явж байгаа 6 аймгийн нэг нь. Гэхдээ нэг ялгаатай нь бас хүн амтайгаа юм газар нутгатайгаа харьцуулахад ер нь хамгийн их уул уурхайн компаниуд ажиллаж байгаа компани аймаг тийм ээ. Чивэл таны дээр газрын тосны боловсруулах үйлдвэр баригдаж байна. За Орано шинэ үйлдвэр барьж байна.
Энэ бүхэн чинь одоо яг одоо энэ барих явцтай. За бусад олон нийт хичнээн уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. 136 хайгуулын ашиглалтын лиценз байна. Тэр 136 компани ашиглаад явж байгаа энэ нутаг дээр ер нь одоо ингээд иргэдийн амьдралыг яаж нөлөөлж байна. Энэ одоо жишээлбэл одоо бүхэл дээр юугаа газрынхаа баялагийг одоо ингээд ашиглаж шít тийм ээ. Тэгээ энэс уламжлал яг аймагуудад аймгийн иргэдийн амьдрал дээр та энийг яаж нөлөөлж ийн гэж харж байна. Энэ боломж юм байна уу? Юунд анхаармаар байна? Монгол улсад 40 төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн орчин маань уул уурхаагаас орж ирж байгаа энэ орлогоос яаж үр өгөөж энэ ард иргэдэд хөргөж өгөх вэ гэдэг ийм хэд хэдэн зохицуулт байна. Нэгдүгээрт энэ ачлалтнуудтай холбоотой нөөц ашигласны төлбөр буюу энэ татвар. Энэ татвар маань орон нутагт хуваарлагдаж ирдэг. Тэгээд орон нутгийн хөгжлийн сангаар энэ хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Хөгжлийн сангаараа хийх ажлаа тухайн одоо сумын ард иргэд багийн иргэдийн нийт хурлаасаа эхлээд сумынхаа иргэдийн хурлаар хэлэлцээд аймгийн иргэдийн хурлаараа бас мөнгө хэлэлцээд ингээд төслүүдээ ирэмблээд жилдээ санхүүжүүлээд явж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд Дорногов аймагт орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүд байна. Жилд дунджаар бид бүхэн одоо хамгийн өндөр хэмжээнд хойрлогдож ирсэн энэ амнаатыг бодоход нэг 50-аас 60 тэрбум төгрөг нэг жилд ирэхээр за зарим жилд мөн одоо өнгөрсөн оны төсөв хүн дуулуурхаан бүтээгдэхүүний уналттай жилд бол нэг доошо буугаад 22 ч гэдэг. Тэгээ аймгийн төсөв ийм хэлбэлзэл байна. Энэ маань бол орон нутгийн одоо өөрөө бүрдүүлж байгаа буюу татварын бус орлогоор бүрдүүлдэг энэ төсвийн орлоготой бол хамааралгүй. Улсаас шууд хөөрлөж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг санхүүгийн хөшүүрэг. Энийг зөв зүйтэй ашиглах, зарцуулах эрхнүүд манай ард иргэдэд байна. За нөгөө талдаа энэ компаниуд маань татвар төлж байгаа. Ажлын байр бий болгож байна. Татвар төлж байгаа ажлын байр бий болгож байна. Тэгэхээр энэ татварын хувь хэмжээ улсад оруулж байгаа мөнгөнд дүн болон орон нутагт хуваарлагддаг бас хэдэн татварууд байна. Энэ татварын хувь хэмжээгээр Дорногов аймгийн одоо жилийн төсөв бол жилээс жилд өсөж байна. Энэ төсвөөр эргээд бид нар юу хийж яах вэ гэдэг асуудал байна. Энэгээр бид нар энэ одоо шинэ үеийн бүтээн байгуулалтуудаа хийж байна. Дорногов аймагт хэрэгжиж байгаа нэлээд жишг болж байгаа 21 аймгийнхаа хувьд бол жишг болох ус нэг төсөл байгаа. За энэ маань бол түрээсийн орон сууц хөтөлбөр, ипотекийн орон сууц хөтөлбөр. Энэ түрээсийн орон сууц хөтөлбөрөөр бид нар жилдээ л одоо 140-оос 200-аад орон сууцыг ашиглалтанд оруулаад ард иргэдтэй урьдчилгаа төлбөрийг аваад тэгээд 10 жилийн хугацаанд банкны төлөхгүйгээр түрээсийн төлбөрөө төлөөд өмчлөлтөө шилжүүлж явах. Энэ боломжийг бас бүрдүүлж байна. За сум болгонд уул уурхайн компаниуд маань ингээд нийгмийн хариуцлагын гэрээ, гурван талт гэрээ байгуулад ажлын байр бий болохоос гадна худалдан авалт хийж байна. Сумд тулгамдж байгаа олон асуудал шийдэгдэж байгаа. Худаг ус байна. Багийн хөгжлийн төвүүд байна. Эмнэлэг эрүүл мэндийн төвүүд байна. Одоо манай Налан жаргалан сум гэхэд 200 жилдээ нэг 200 орчим сая төгрөгөөр оюутнуудын сургалтын тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь уул уурхайн өр өгөөж ийм одоо хэлбэрээр ард иргэд хүрч байна гэж одоо харагдаж байна. Тэгэхээр 2025 оныг аваад үзэхэд нийт хичнээн хэмжээний одоо за түрүүний ярьсан татваруудыг аваад нийт хичнээн хэмжээний одоо орлоготойгоор ажиллаж байгаа юм танай аймаг. За орлогын хувьд орлого зарлага маань бол тэнцүү одоо байх хэрэгтэй. Бид нэг ямар ч байсан жилийн нэг орлогын хэмжээ энэ жилийн төвшингээр би ярих гэж байна. 136 тэрбум төгрөгийн орлого дээр бид нар хуваарлтын асуудал хийгээд явж байгаа гэсэн үг. Тэгэхдээ жилээс жилд энийг өсгөх ёстой. Өмнө говьтойгоо харьцуулахад бол маш бага гэж харагдана. Улсын төсвөөс татаас авдаг аймагуудтайгаа харьцуулах юм бол өндөр харагдана. Энэ маань бол бидэнд өнөөдөр энэ орлогыг өшөө илүү одоо өсгөх 10 дахин өсгөх ийм хэрэгтэй шаардлага. Ийм хэмжээнд бид нар эдийн засгад хэлэх ёстой. Өөрөө ч тэгээд олон хүн ажиллаж байгаа тэр нийгмийн хэрэгцээч бол өсөд байна тийм үү? Харин амнаатай холбоотой ийм одоо бусад аймагуд ч гэсэн ийм асуудал гараад байгаа.
энэ уул уурхайн ашиглас нөөц ашигласных нь мөнгөний яг та хэдэн хувийн хуулийн дагуу та нарт ирдгийг тэрний хэдэн хувийг нийт орлогоос нь ярьж байгаа шүү дээ. Жишээ Монгол улсын амнат бол 8-аас 10% байгаа. Тэгээ тэрний одоо хэдэн хувийг аймагт ирдэг юм уу, суманд ирдэг юм уу? Тэрний хувийн арилт яаж яг амьдралээр явагддаг юм бэ? За энэ маань одоо шинэ хууль өргөн баригдаад 20% орон нутагт нүгдэг болёо гэдэг ийм санаачлал гаргаж байна шүү дээ. Одоогор бол таны хэл төрөний хэлдэг тоо хэмжээгээр ирж байна. Аймагт үлдэх хөв, суманд үлдэх хөв. За ингээд хуваарлагддаг. Тэгээ энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр л сумдууд төслөө хэрэгжүүлж байгаа. Сумдаа та өгдөг юм уу эсвэл улс шууд өгдөг юм уу? Улс чинь ингээд хуваарлтыг батлаад бидэрт өгч гэн. Чинүүрээс хувилтаа журамтай болчихсон. Маш тодорхой. Тэгэхээр энэ хуваарлагдж байгаа хэмжээгээр сумдаа очино. Сумд бол бие даасан төсөв гэдэг юм байдаггүй. Сум ганцхан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийх энэ санхүүгийн боломж олгож байгаа ганц их усүр нь энэ орон нутгийн хөгжлийн сан баг. За яг орон нутгийн хөгжлийн сангаа сумдаа аль зэрэг ашиглаж байгаа вэ гэдэг дээр та 16 сумтай тий? 14 сум. 14 сумтай, 64 багтай тий? 14 сум энийг аль зэрэг өгөөжтэй ашиглаж байна. Аль зэрэг одоо шударга байна, нийл тод байна. Энэ дээр та ямар бодолтой яв? Энэ дээр би харьцангуй нэлээ өөр бодолтой байдаг. Яагаад вэ гэхээр энэ хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд эренблэх тал дээр ач холбогдлоор нь үр өгөөжөөр нь урт удаан хугацаанд ашиг шимээ өгөх байдлаар нь нэн тэргүй ээлжинд хэрэгцээтэй чухал гэдэг байдлаар нь ч юм уу эренблэх тал дээр цаг үеийнхээ нөхцөл байдалд хөтлөгдөөд эренбэ барьж чадахгүй тухайн үеийн сэтгэл зүйн одоо улс төрийн нөхцөл байдал ч юм уу нийгмийн урамсгал ч юм уу одоо ганц удаж байд юм уу иймэрхүү одоо олон хүчин зүйлээс хамаарат их оновчтой байдлаар бас төдийлөн хуваарлж төлөвлөж авч чадахгүй байгаа зарим сум багууд байна. Тэгээ энийг бид нар өөрчлөхийн тулд утгагүй одоо бид нар эх 7 хоногт бас яг энэ орон нутгийн хөгжлийн сан төсөв хөрөнгөтэй холбоотой, саяны хөрөнгө оруулалтын форумтай холбоотой бид ч одоо хөрөнгө оруулагчтай өрөөд аймагтаа хөрөнгө оруулаад өрчгсөн олон хүн ирсэн тийм ээ. Та бас оролцсон. Тэгээ энэ хүмүүстэй бид бас хариу үр гүйцэтгэх хэрэгтэй. Хууль тогтоомжоор хүлээсэн үргүүд байна. Гэрээр хэлцлэр хүлээсэн үргүүд байна. Энэ мэт ойлголтуудыг нэлээ өгнө. За орон нутгийн хөгжлийн сан маань бас эн чинь олон улсын төсөл хөтөлбөр дээр суурилж анх санаа нь гараад энэ орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутгийн хөгжлийн сангаараа хэлцэх асуудлаа батлах гэдэг урт хугацаанд миний ойлгож байгаагаар бараг 5 жил, сүүлийн 5 жил байнгын сургалт мэдээлэлтэй ийм хөтөлбөртэй яваад ирсэн. Тэгэхээр энийг бас нэлээд сайн хийж ард иргэд маань энэ хилцүүлэгтээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар их бүтээлчээр хандах хэрэгтэй. За ард иргэдийн оролцооны тухай та бүхэн ярьж байна. За энийг одоо нэгэн тийм мөнгө төгрөг нь жишээ бий сумын одоо хоршоо. За хорших гэл баахан орон даяар компани явуулсан. Ер нь хичнээн хоршоо шинэ байгуулагдав. Хичнээн хэмжээний тэр хүмүүс улсаас шууд мөнгө авсан. Тэр тухай та байна уу? Манай аймагт 312 хоршоо байна. Шинэ хуучинтайгаа нийлээд тэгээ энэ шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 22.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч чад байна. За Монгол Улсын их хурлаас баталсан тогтоол засгийн газрын шийдвэрийн хүрээнд улс орон даяар хэрэгжсэн энэ оршоо хөдөлгөөний хүрээнд олгогдсон зээлийн дүн бий танд хэлж байна. Энэ хоршоодууд маань авсан зээлээ мэдээч хэрэг чинь банкаар дамжуулж авч байгаа шүү дээ. тий. За банктайгаа гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр энэ гэрээнийхээ үүргийн биелэлтэн дээр ямар нөхцөл байдалтай байна вэ гэдэг дээр Монгол Улсын шадар сайтаар ахлуулсан юм үндэсний хэмжээний ажлын хэсэг байдаг. За энэ ажлын хэсэгт бол аймгийн засаг дарга өөр юм бэ. Одоо эрхэлж байгаа албан үүргийнхөө хувьд бол оролцдог. Одоо гишүүний иймэрхтэй үүрэгтэй оролцдог. Аймгийн хэмжээнд энэ хоршоогоо хариуцсан бас байнгын ажлын хэсэг байна. За энэ мэдээлэл датаг үүсгэж бий болох зээлийн зарцуулалт зориултын дээр хяналт тавих. За мөнгө хөрөнгө авсан юм чинь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ. Ашиг орлого олно, эргүүлээд зээлэн төлнө, хүүгэн төлнө. Тэгэхээр энэ аж ахуйн нөхцөлтэй хоршоогоо бойжуулах,
хөгжүүлэх гэдэг нэг айхтар том ажил байна. Энэ маш чухал ажил. Тэгээ тэрэнд энэ мөнгө явуулсан уу? Энэ дээр бид нар хөгжүүлэлтийн одоо асуудал дээр тодорхой хэмжээнд одоо мөнгө гараад явж байна. Хоршооны зээл бол орон нутгийн хөгжлийн сантай огт хамааралгүй. Тусдаа их усрээс гарсан. Гэхдээ хоршооны зээлийг хоршоонд нь биш хувь хүмүүст нөхцөн шүү дээ. Энэ 22.4 чинь. За энэ гишүүнчлэл нь өөр шүү. За. Энэ чинь одоо малчин өрхүүд нийлж хоршоо байгуулж шүү дээ. Ингээд тэр хоршооны гишүүн болсон улсууд маань аваад ингээд хоршоон дээрээ сөүлж өгж байгаа. За яг уу энэ дээр одоо нэг талаас нь яг эдийн засгийн өнцгөөс та харахад бол иргэнд нөгж байгаа юм шиг боловч үндсэн гол одоо концепц барьсан зүйл нь бол хоршоо байгуулад хоршооныхоо гишүүн болоод ингээд аваад явах. Гарын үсэг орсон иргэн шүү дээ. Хоршоо чинь бас малчин хүн төлөөлж гишүүн л ороод л ингээд. Гэхдээ хоршоо гэдэг санаа чинь та бид нар бүгдээрээ 10 малчин бай 100 малчин байлаа гэхэд бид нар нийлж хоршсон юм бол хариуцлага бид нар санхүүгийн хариуцлага хамтдаа хүлээх хэрэгтэй. Тэгвэл яагаад жишээ танд өгсөн эсвэл надад өгсөн зээлийг тааж хариуцах хэрэгтэй юм. Энэ дээр ямар нэгэн тийм асуудал гарсан уу? Гарна. Эрх зүйн хувьдаа эдийн засгийн хувьдаас гарч ирж байгаа. Тэгээ энэ дээр бас бодлогын хэрэгжилтийг бид нар хангахын тулд энэ төв ажлын хэсэгтээ эргэж ярилцах, банктай байнгын тогтмол харилцаатай байх гэдэг. За энэ бол хийгдэх. Тэгэхдээ төлбөр нь цагтаа хийгдэж байгаа. Төлбөр нь их тогтвортой байна шүү. За чанаргүй зээлийн хэмжээнд очсон хоршооны зээл өнөөдөр Дорногов аймагт хэд байна вэ гэдгийг одоо судалгаа, асуулга байнга одоо хийгдэд явагдаж байна. Саяхан өнгөрсөн сард шадар сайтаар ахлуулсан ажлын хэсэг маань бүх зээлдэгч нар малчтаа хоршооны одоо гишүүтэй ийм Монгол системээр бүртгэлийн хийсэн. Манай аймаг энийг 95% хийчихэд байна. Тэгэхээр энэ маань нөгөө одоо энэ үүсэж байгаа эрсдлүүд дээр ямар бодлого гаргаж ажиллах уу, яаж хөгжүүлэх үү гэдэг. Дараагийнх нь дундын хоршооны асуудлыг сөхөж эхэлж байна. Ингэж байж нөгөө зээлдэгч маань найдвартай зээлдэгч байх хэрэгтэй болж таарна. Нөгөө талд тухайн хүний аж ахуй хөгжиж өсөх дэвших хэрэгтэй. Хоршихдоо ямар учиртай вэ? Хин хорших вэ гэдэг дээр улс орон даяар янз бүрийн яриа явагдаж байгаа. Хин дуртай хоршоод юу дуртайгаа хий гэж нэг явж байгаа. Нөгөөх нь нэгэн тал одоо манай жоохон суурин газар бэлчээр тийм учраас энэ нутгаа дагаад багаараа хоршуул яасан бэ гэж. Энэ дээр таны үзэл бодол. Би бол энэ хоршооныхоо асуудлыг хоёулаа нэг ярины маань сэдв шинэ хоршоо хөдөлгөөнтэй холбогдож малчтын амжиргаа руу чиглэсэн хөтөлбөртэй холбогдож явж байгаа учраас би илүү өдөө орон нутагт бол малчт дээр түшиглсэн малчны хоршоо гэдгээр нэг мөр концепцоо илүү явцсан хүрээнд нь авч үзээд тэгээ энэ рүүгээ чиглэсэн тодорхой бодлого явуулах нь чухал гэж харж байгаа. Миний үзэл бодлын хувьд бол тийм байна. Өөр хоршооны ерөнхий хууль маань өөр хэлбэрээр хоршиж байгаа олон эрх зүйн иргэний хуулийн хүрээнд зохицуулагдж байгаа хоршооны харилцаанууд байгаа шүү дээ. Засгийн газрын энэ удаа хэрэгжүүлж байгаа өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн энэ хөтөлбөр маань бол малчт руу чиглэж. Тэгэхээр бусад хоршоог яах вэ гэдэг асуудал дээр бол би арай өөр өнцгөөс таньж ярих болов. За бусад хоршооны тухай хоёулаа ярихгүй ягаад гэвэл тэр багаараа нэгдсэн илүү байна гэдэг санаа дээр бидний саналыг асуусан. Дараагийн асуудал бол говь. За энэ говийн бүс танай аймагт ч гэсэн ер нь говийн бүс усны хомсдол гэдэг асуудал байгаа. Ус газар доор ус хурж ийн хөрөхгүй байна. Энийг яаж ашиглаж байна? Энэ асуудал танай аймаг дээр аль зэрэг хурц байна. Асуудал нь байна. Сум баг болгонд л энэ асуудал яригдаж байна. Тийм болохоор бэлчээрийг усжуулах тухайн асуудал яг түрүү бид хоёрын ярианы ихнээр орон нутгийн хөгжлийн сангийн хамгийн ихэн дээр тавигдаад байдаг. Жилдээ л одоо сумын нэг багт 2-оос 3 ч юм уу тухайн сумынхаа хэмжээгээр нэг одоо 2-оос 5 үндэсний усны болон бэлчээрийн усан хангамжийн хутгууд гаргаж байна. Уламжлалт буюу одоо задгаа худаг гэж ярьдаг тийм ээ. Ийм худаг огт хийгдэх байсан. Өөрөөр хөрсний ус шууд энэ уламжлалт худагч. 3-аас 4 метр гүн өсрөө 6 метр гүнийл усны асуудал шүү дээ. Энэ сүүлийн үед бол одоо 20 оноос хойш ажил хийгээд ингээ явхад бол худаг ус гаргана гэдэг маань инженерийн хийцэл өрөмдлөхтэйгээр л гарч байгаа. Хэдэн метрээс
Багада 75-аас тэгээд 150 руу төгсөж байгаа байна. Зарим газар 200 орчим метр ухлаа гэдэг ийм тоо статус гэдэг байгаа. Тэгэхээр бид нар энэ усныхаа нөөцийг Монгол улсын хэмжээнд ямар эрх зүйн актаар ямар бүтцээр төрийн байгууллаар энэ асуудал авч явж байна гэдэг их чухал хөдөө орнууд. Хуучин бол усны аж ахуйг аймаг болгонд байлаа шүү дээ. Төрийн өмчийн, төрийн албаа гэж нар. Энэ аж ахуй бол одоо байхгүй. Тэгэхээр одоо бидэнд юу байгаа гэхээр Дорногов аймгийн хувьд өмнөд хэсэг нь нэг усны сав газрын захиргаа, Хойтлын 8 сум нь өөр нэг усны газрын захиргаа. За усны газар энийг шууд одоо эрхлэн удирдлагаар хангаад томилгоонд эндээс усны газар гэдэг төвөөс гэж байна уу? Төвөөс. Тэгэхээр энэ дээр бид нар бас орон нутагт энэ маань сөрөг бас алдаатай гэх юм уу нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Яг энэ усны харилцаанд чинь хамгийн дээдлэлт нь бол байгаль орчны ямар энэ өөрийнхөө салбарын хүрээнд оролцоод байна. Тодорхой шийдвэр гаргаж байна. Дунд шат нь бол энэ усны газар. Тэгээд хамгийн анхшид нь бол энэ усны сав газруудын дүгнэлт гараад ингээд аймгийн байгаль орчны газар сумтайгаа усны гэрэг хийгддэг. Ийм шатлаар явж байна. Тэгэхээр энэ маань бид нар төвөөс шийдвэр гараад дүгнэлт гаргацсан юм чинь тэр сумын эсрэг дарга та яг надад гэрэг хийхгүй нэ гэдэг маргаа усгад. Гэтэл яг сумын иргэдэн, багийн иргэдэн, иргэдийн төлөөлөгчдийн уран нутгийн өөрөө удирдахчны байгууллага нь үгүй би энэ ганц цугаа ундны усаа одоо үйлдвэрлэлд өгчмөргүй шүү дээ гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Усны нөөцийн судалгааны хувьд бид нар энэ жил нэг 4 тэрбум төгрөг тавиад цагаан цавын усны нөөцөө хадгалж авч үлдъя гэдэг ийм хөтөлбөр хэрэгжүүлээд эхлээд явж байна. Жилдээ энэ одоо усны байгаа нөөцөө ямар түвшинд байгаа юм бэ? Нэмэгдэж байна уу, дундурж байна уу гэдгийг судалгаа хийх энэ төсөв хөрөнгөний асуудал гэхэд асар өндөр байна. Зөвхөн нэг сав газрын багахан талбай дээр хийхдээ 4 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Тэгэхээр хараа энэ 4 тэрбум төгрөг байна шүү дээ. Би танд нэмэлхэд нэг сумын орон нутгийн хөгжлийн сангийн жилийн мөнгө байгаа байхгүй. Өмнөгөө гэтэл маш томоохон уул уурхайтай хам богд сумхад 500 тэрбум төгрөгийн асуудал яригдаад байж шээ. Сум тийм уйлж. Тэгээ манай аймаг удахгүй тийм болох ёстой. Ингээ эдийн засгаа хөгжүүлж чадах юм бол бид усныхаа нөөцийг хамгаалаа. Байнгын судлаад хэмжээд явж явах нэмээд мөн одоо нөөцөө нэмэгдүүлээ явж байгаа. Өнгөрсөн 2025 оны хувьд бол бид 24 онд хэлцэж батлсан төсвөр ханги орчмын сүршлийн бүсийг усаар хангах эрэл хайгуул одоо геологийн судалгааны ажлууд хийгдээд одоо үндсэндээ бол дуусч байна. Тэгээ энэ үндэсний усны их үүсвэрийг яаж хангийн сүршлийн бүстэй холбож өгөх вэ гэдэг асуудал байна. 2-3 хоногийн өмнө хангийн бомбтоор уулзалт хийхэд манай тээврийн компани олон жолооч нар бол бидэнд ус шиг хэрэгтэй юм алга байна. Эрчим хүч шиг хэрэгтэй юм алга байна. Хөрөлцөхгүй байна. Энийг нэмэгдүүлж өгөөч гэдэг асуудал тавьж байна. Ямар ч малчинтай уулзсан говийн бүсд бол ер нь ундны усны асуудал хүнд байна гэдэг бол ам нь ихэн дээр гарч ирээд байна. Тэгэхээр энэ маань бидний хамгийн дөрөнд анхаарах бид нөгөө усаа хайрлаа, усаа харамлаад байгаа. Эртний үлгэр шиг нөгөө худгаа дарж говийнхан хэвдэг гэдэг шиг энэ чинь ховор учраас л тэгж байгаа шүү дээ. Тийм л дээ. Тэгээд энэ ус бас за нэг ус ховор байна гэдгээр малан дааж, ундан дааж гэсэн. Тэгэхээр ундны усанд хүнийхэн эрүүл мэндэд аль зэрэг одоо зөх шаардлагыг хангаж байна уу гэдэг дээр судалгаа байна уу? Нийт аймгийн хүн амын хэдэн хувийн усны хангамжид хүрэлцээтэй эрүүл байна гэж үзэж байна. За энэ дээр та бүгд маань миний түрүүний хэлдэг байгаа бүтц байгуулалт нь ийм байгаа учраас энэ орон нутгад яг тэр байнгын энийг хийж идэг бүтц нэг муу. Өөрөлдөл тогтолцооны асуудал. Тэгэхдээ энэ дээр Шинжлэх ухааны академийн өргөлм Монгол Улсын засгийн газар байгаль орчны яам хамтарсан үйлчилсэн ингээд судалгаанууд ингээд хийгдээд явдаг. Тэгээ энэ судалгаагаар асуудалтай олон ус худагны асуудал бидэнд тавигдчих. Тэгээ учраас Дорногов аймаг бид нар сая сайн шон дотор их дандаа ус цэвэршүүлэх төхөөрөмж үхээ ус түгээгүүрийн цэгүүдийг байгуулж байна. За орон сууцны хорооллуудад мөн техникийн нөхцөл төр нь энэ усаа цэвэршүүлдэг шүүлтүртэй байлгах энэ асуудлыг тавьж байна. Одоо цаашдаа 14 сум болгон дээр энэ ундны усныхаа
зөвшөөрөх асуудлуудаа ингээд явж байна. Сая форум дээр ихэд одоо Мак компани мандах сумын төв 70 жаргалангийн олон баг хоёр дээр цэвэр усны энэ томоохон төвүүд үйлдвэрийг байгуулахаар Цэвэрлэдэг. ийм одоо бид хамт ажиллагааны гэрэг хийж шүү дээ. Тэгэхээр цаашид сумдад хийхээс орох байхгүй. А тэгэхдээ бидний нутаг дэвсгэр ямар өргөн удам билээ. Малчид мань ямар зайд амьдарж байгаа байлаа. Нэгнээс нөгөөхөө ямар гуйлаа. Энэ худаг усны асуудлууд дээр бид харин байнгын одоо шинжилгээ дээж авах асуудлыг аймгийн иргэдийн хурлаараа бас батлаад санаачлаг гаргаад ус стандарт хэмжил зүй энэ чандмын элчгэж орон нутгийн өмчийн газар за мал эмнэлгийн газартайгаа хамтраад энэ усны шинжилгээнүүдийг тогтмол хийж явах энэ зохицуултыг хийгээд ер нь одоо хийгээд явж шүү. За усны асуудал юм байгаа юм байна. За ус хүний амьдрахад шаардлагатай нэгдүгээрх нь ус. За дараа нь суурин газар хүмүүс суур шиг тогтвортой амьдрахад эрүүл мэнд боловсролын салбар. Энэ дээр ямар сорилтууд байна. Тэгээд та бүхэн юу хийж? Одоо төр дугаа захин мэдээллийн сан за олон нийтэд ч байгаа ч гэсэн мэдээллийн сангаас манай үзэгчид аймгийн маань боловсролын төвшингээд бусад нарийн энэ бүх мэдээллүүдийг чат GPT-гээр ч ороод харчаар юм байна. Би бол илүү тоо мэдээ статистик гэхээсээ илүүтэйгээр бид ямар бодлого баримтлаа. Дорногов аймгийн хөгжлийн бодлогын зам дээр хүний хөгжил байгаа. Монгол Улсын засгийн газрын дээр хүн ч гэсэн одоо энэ хүний хөгжлөөр ярьж байгаа. Тэгэд энэ дээр хүний хөгжлийн хамгийн бодлогын нэгдүгээр эрүүл мэнд хүн эрүүл байх хэрэгтэй, боловсролтой байх хэрэгтэй, ая тухтай орчинд амьдрах хэрэгтэй, ажилтай, ажлын байртай ингээд цалин орлоготой байх хэрэгтэй. Энэ 5 бодлогын тулгуур байна. Өнгөрсөн хугацаанд Дорногов аймагт сүүлийн 6 жилийн байдлаар авч үзэх юм бол энэ жилээ би оруулаад 5 жил хагас гэх юм уу та. Авч үзэхэд манай аймаг эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан байна. Шинээр бид нар 4-5 суманд сумын эрүүл мэндийн төв өргөтгөл хийсэн байна. Ханги сүршлийн бүсдэр яг бомбтой орхон бол эмнэлэг байгуулсан байна. Хатан булаг суманд халдвартай эмнэлэг байгуулсан байна. Эрдэнэ суманд бид өргөтгөл хийсэн байна. Азийн хөгжлийн банктай хамтраад Эрдэнэ суманд томоохон бас эрүүл мэндийн төв барьж байна. 70 жаргалан суманд шинэ одоо эмнэлэг ашиглалтанд оруулсан байна гэдэг. Дэд бүтцийн нүүд нэлээд өргөн болгож хангалттай болгож байна. Тэгэхдээ өшөө нэмж барих хэрэгцээ шаардлага байсаар л байна. Яг тэгэхээр хүн амын төвлөрөл, суурьшлийн бүсийн тэлэлттэй холбогдуулаад хийх хэрэгцээ шаардлага зөндөө байна. За тоног төхөөрөмжийн хангалтын хувьд тун бүсийнхээ хэмжээнд болох боломжийн болгож байна. Хүний нөөцийн хувьд анхаарах хэрэгцээ шаардлага. За хүний нөөцөө бид нар бэлддэг 60 гаруй жилийн түүхтэй одоо бараг Монгол улсын зүүн тэнхлэгээс баруун тэнхлэг хүртэл одоо энэ өргөргөөр ярих юм бол бидний энэ Амнаа аймгаас одоо яг ижил өргөрт байгаа аймагуудын эрүүл мэндийн төвүүдийг боловсон хүчнээр хангасан ангаахын сургууль байна. Энэ сургуулаа бид нар шинэ барилгатай болгоод дор хожиг 1000-аас 2000 оюутантай байхаар эрүүл мэндийн шинжилгээ ухааны одоо төв болгож хөгжүүлэх энэ том зорилт тавиад ажиллаж байна. Одоо хэдэн оюутан байна? Одоо энэ дээр 1000-аад оюутан байна. За эрүүл мэнд боловсролын салбарт мэдээж бүх юм хангалттай хүрэлцээтэй биш бид нар одоо хөгжиж байгаа орон учраас. Гэхдээ л нөгөө талаас сая устай эрүүл мэнд боловсролтой холбоотой энэ асуудлуудыг шийдэх явж байгаа энэ нөхцөлд хүн амын хот одоо энэ хөдөө орон нутгаас дайжих, хот руу шилжих энэ хөдөлгөөний урсгал ямар байна? Зогсоосон уу? Их байна уу? Яг гэж. Хөдөөгийн сэргэлт гэж бодлогыг гаргаад анхны чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж 21 аймаг 330 сумаас төлөөлөл оролцсон. Нэлээд томоохон хэмжээний асуудал яригдсан. За энэ чуулган дээр нүүбийн шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүд нэлээд наривчсан судалгаа танилцуулсан. За энэ судалгаанаас харах юм бол өнөөдөр хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу, Улаанбаатар хотоос гадаад улс руу гэдэг юм уу. Шилжилт хөдөлгөөний ийм л урсгал байна. Харьцангуй манай аймгийн хувьд хүн амын өсөлт хөгжил шилжилт хөдөлгөөн гэх доктортой байна. Доктортой байна. Жил болгон шилжиж ирсэн иргэдийн тоо мөн шилжиж явсан иргэдийн тоо гаргадаг.
Тэгээ энэгээр хараад үзэхээр бол сүүлийн энэ 4 жилийн хугацаанд бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний бас тодорхой үр нөлөө байна гэж би харж байгаа. Шилжих хөдөлгөөн нь одоо өөр газар руу явах хөдөлгөөн нь ирж байгаа хөдөлгөөнөөс илүү гарахгүй байна. Явсан ирсэн ойролцоо. Тэгэхээр их ойролцоо байна. Мэдээж хэрэг чинь жил болгон оюутнууд явж байгаа. Жил болгон ингээд томилгоотой ажилтнууд өөрчлөгдөж байгаа. Хамгийн гол нь бид нар энэ шилжих хөдөлгөөнийг иргэний бүртгэл дээр л хараад байх биш. Энд бүртгэлтэй мөртлөө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа олон иргэн байна. Тэгэхээр бид нар яг амьдрал дээр яах вэ гэхээр шилжих хөдөлгөөн юунаас үүсээд байгаа юм бэ гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ бол ерөөсө боломж дээр л байна. Хаана илүү боломж нь тийшээ яваад. Боломж гэснээр тэр боломжийг харин бас харж байгаа өнцг нь өөр байна. Тийм ээ. Энд боломжийн цалин байна уу? Говийн бүс төдөө 21 аймагтай харьцуулахад дундад цалин өндөр байна. Амжиргааны өртөг арай амтхан байна. Байр сав, хувийн суус, хашаа, байшин юм барихад боломжийн байна. Урдлын зах зээлд хамгийн ойрхон байна. Өдөрт 2 удаа галт хэрэг зорчиж байна. Өдөрт 2 удаа автобус зорчиж байна. Такси үйлчилгээ, зам харилцаа хамгийн гайгүй боломжийн байна. Тэгэхээр яг энэ боломжууд нь байгаа мөртлөө өөр боломж хийж байгаа. Тэнд бол ажлын байр, энэ цаг үрчин нийгмийн тэр хөгжлийн чиг хандлага дагсан хүү хүний тэр одоо бид нар нэг амбиц гэж ярих дуртай тэр амбицд маш хөтлөгдөж байгаа. Ажлын байрыг нэмэх нэг салбар болбол тэгээ танах боломжтой та нар бодлого хэрэгжүүлээд явж байгаа өөрсдийн онцлог бүтээгдэхүүнтэй үзэх харах юм их түүх одоо шашин одоо юу гэдгийг бясалгал одоо энэ чиглэлээр ийм өөрсдийн онцгой тусгай бүтээгдэхүүнтэй газар тийм ээ. Тийм учраас та аялал жуулчлалыг хөгжлийг эрчийг яаж харж байна? Зэрэг ажлын байр бий болгож байна. Энэ шин бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Энийхээ улам олон хүн татах, дотоодын, гадаадын жуулчин татах дээр юу хийж? Бид бүхэн сая энэ форум дээр өнгөрсөн 5 жил хагасын хугацаанд хэдийн хэмжээний энэ аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бэ гэдгийг анх удаага олон нийтэд мэдээллээ. Энэ мэдээлэл чинь бас хөдөө орон нутаг манай аймгийн иргэдэд ч гэсэн зарим нь бол ерөөсөө олж хараагүй мэдээллүүдийг шинэ статистик гаргаж харууллаа л. Тэгээ энэ арга хэмжээнүүдээс харахад маш олон хэмжээний жуулчид ирсэн байна. Шинэ орчин үеийн тренд болж байгаа тэр майс гэж одоо ажил хэргийн аялал жуулчлалын асуудал сайн өндөгдлөө. Тэгэхээр энэ тал дээр төрийн талаас зохион байгуулалт хийж байгаа манлайл үзүүлж байгаа зүйл нь ажлууд нь жоох. Ажлууд нь дамгаа байна. Одоо харин бид хувийн хвшлүүдийнхээ манлайллыг илүү урт талдаа гаргаж ирэх. Энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдэд илүү бизнесийн ийм төрөл рүү идэвхтэй одоо оруулах шаардлага байна. Аялал жуулчлалын компаниудаа бид нар стандартын өндөр түвшинд гаргах хэрэгтэй байна. Чадваржуулах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын олон улсын энэ одоо томхон урсгал дотор нэг гишүүн болоод аль ч улсаас манай аймгийн аялал жуулчлалтай уран зай цаг хугацаанаас үл хамааран холбогдоод захиалга өгöd ирдэг ийм болгох хэрэгтэй байна. Дэд үтсийн асуудлууд сул байгаа. Тэгээ учраас бид нар энэ хөрөнгө оруулалтын форум дээр хамгийн түрүүнд энэ хам зүрх хайрхны орчимд аялал жуулчлалын томоохон дэд үтсийг бий болгож өгье гэж одоо зорж байгаа. Ер нь энэ хамрын эд орчмын аялал жуулчлалын кемп, жуулчлалын бааз байгуулж байгаа хүмүүс яагаад зөрөгтэй хөрөнгө оруулж чадахгүй байсан юм бэ гэдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгдүгээр эрчим хүчний хангалт байгаа юм. Харин өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар зүүн Баянгаас энэ аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, хамрын эд орчмын тусгай хамгаалалтай газрын төлөвлөгөөнд нь уялдуулаад зүүн Баянгаас боломжийн хүчин чадалтай эрчим хүчний шугамыг татаад яг одоо дуусч байна. Хэдхэн хоногийн дараа улсын комисс ажил. За эндээс эрчим хүчнийх нь нөөц нь хангалттай болоод ирвэл хүмүүс томоохон хэмжээний бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Хоёрдугаарт нь энэ тал дээр нь бид нар сул байгаад байгаа асуудлууд нь юу гэхээр жуулчны урсгалаа татчих чадахгүй шийдлээ хүлээсэн олон тодорхойгүй асуудал байна. Хил орчмын аялал жуулчлал гээд зөндөө ярьлаа. Зарим нэгэн улс төрждөг. Гэтэл энэ урд талд ч Монгол улсад орж ирэх, Монгол улсыг үзэх олон жуулчин байна. Одоо өр монголчууд Монгол руу орох ямар сонирхолтой байдаг хүмүүс бол мэддэг. За говийг үзэх маш олон жуулчид байна. Манай улс чинь 2024 онд
тооног 800 мянга хүргэсэн баг. Тэрнээс өмнө бага байсан. Тэгээ 23 оноос 500. Тэгээ 25 оны байдлаар нэлээд гайгүй өсөлттэй байна. Энэ хүмүүсээс авсан судалгаагаар үзэхээр 200 мянга орчим нь говийг үзмээр байна л гэсэн судалгаа гаргасан байл. Тэгээ одоо урдлаасаа хүмүүс авахд юу болохгүй байна? Визний асуудал. Орон нутгийнхэн чи Оростой бид нар орон нутгийн хүмүүс хоорондоо визгүй зорчоод байдаг. Аль жуулчлалын визний дор ажил хийгээд байна гэдэг нэг ийм асуудал. Нөгөө л бид аль жуулчлалын визийг ашиглаад ажилтан оруулж ирж байгаа компанитай холбоотой асуудал бол энэ аль жуулчлалын зөвлөгөөний форум болгон дээр л яригадаад байгаа. Энийгээр болчих хэрэгтэй. Энийг салгаж ялгаж болохгүй юу? Болно. Тэр одоо тэр хөрөлцөн байгуулалттай хүмүүсийн хариуцлага тооцоод болоо. Тэр хүмүүст нь хариуцлага тооцоод, компанид нь хариуцлага тооцоод тэгээд л одоо ковотын асуудал ирнэ. Гэхдээ энийг нэг ийм үүсгээр дангаараа Монгол улсын тал шийдэл гаргасан ч урд тал дээр асуудал байна. Бид одоо бодлогоо гаргаж байгаа шийдвэрүүдээ бас урд тал буюу харилцагч хөрш айлтгаа уйж хийх асуудлууд байна. Тэгээ энэ дээр бид бас манай гадаад хэргийн яамч гэсэн нэлээд санаачлаг гаргаад гадаад иргэн харьяатын газар хууль зүйн дотоод хэргийн яам энэ бүгд маань бас нэлээд одоо энэ хавар бол сайн шийдвэр гаргаж өгөх хаа гэж хүлээж байгаа. Тэгэхээр форум бас тийм ээ. Автомашинтай аялал хийе гэд маш олон хүмүүс хүсэж байна. Гэтэл жолооны эрхийн асуудлыг яаж зохицох вэ гэдэг урд айлтай хийсэн асуудал нь бас жоохон өндөрлөлтэй байна шүү дээ. Анхудаага өнгөрсөн жил бид нар талын салхи авт аяллыг хүлээж авсан тийм ээ. Гэх мэтлэн одоо хурдан хугацаанд шийдээд явчих асуудлууд байна. Гэхдээ энэ маань аймгийн сүлрээ эрх хэмжээний гэхээс илүүтэй араа одоо хоёр улсын гадаад харилцааны нэг бодлого цонхны бодлогын хүрээнд ямны одоо хүрээнд шийдэх ийм асуудлуудаа гэж бол бид харж байгаа. Хоёр талаасаа тухайн улсынхаа номертой машин аль зэрэг гүн явах уу, хаана явах уу, хизээ боцох уу гэдэг тийм ээ. Одоо ч манайх хоёр улсын номертой дугаартай машинууд маань 90-ээс цаашаа манай дугаартай машин 90-ээс цаашаа гарахгүй. Хятад дугаартай машин маань замуудаас цаашаа гарахгүй. Энэ бол яг тухайн хил орчим тогтмол зорчигч тээвэр, ачаа тээвэр эрхэлж байгаа. Зарим ачаа тээвэр шүү, бүх ачаа тээвэр нь бол биш. Зарим нэг өөр ачаа тээвэр. Гол дийлэнх нь бол зорчигч тээврийн хувьд хэрэгжиж байгаа. Өнөөдөр бидэнд Дорногов аймаг дээр яг замууд бомбт дээр явагдаж байгаа юм үйл ажиллагаа байгаа. Тэгээ энэ хүрээндээ л байна. За хараа сүүлийн асуулт та хоёр зөндөө олон салбарыг хариуцж ярьлаа. Та хоёр дахь удаага улиран сонгогдож байгаа засаг дарга 20 оноос хойш энэ ажлыг хариуцж байгаа. За одоо ихэ 2 жил. Тэгээд ер нь бол одоогоос ингээд 2030 он хүртэл тэгээд гол хамгийн түрүүнд шийдэх ёстой энэ эх 5 жилд асуудал юу байна гэж та төвлөрөх гэж байна. Олон л асуудал байна. Гэхдээ энэний ирмэний тухайд нийгэм рүүгээ чиглэсэн төрийн хүлээсэн иргэдийнгээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргийнхээ хүрээнд авч үзвэл бид энэ унтны усны асуудлыг нэмт тэргүүн хэлж авч үзэж шийдсэн байх хэрэгтэй. 30 он гэхэд унтны устай холбоотой асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй байна. Хоёрдугаар амьдрах орчин буюу экологийн асуудал байна. Ногоон багламж асуудал. Энэ дулаалтай, энэ халалттай. Энэ маань хүний эрүүл мэнд маш их асуудал. Нөгөө талд хөрсний бохирдлын асуудал. Бид нар сая форумд нэлээд зоримог шийдэл хэллээ шүү дээ. 28 он гэхэд бид нар сайн шандын одоо хөрс бохирдуулж байгаа ариун цэврийн уламжлалт энэ байгууламжуудыг бүгдийг одоо орчин үеийн шийдэлтэй ийм аягал экологид нэвтэрдэггүй технологиор хангахаар зорилт тавилаа. Тэгээ энийг бид нар биелүүлэх ёстой. За нөгөө талдаа эдийн засгийн агуулгаараа харах юм бол энэ ажлын байрууд маш олон нэмэгдүүлж ер нь өрхийн орлогоо бид нар дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг хэмжээр өрхийн орлого гэдэг дээр манай аймаг жоохон бодлогоо илүү барьж явж байгаа. 10,000 өрх маань сарын одоо нэг 15-аас 20 сая төгрөгийн орлоготой л өрх болчих юм бол энд амьдралын чанарын асуудал бол өөр төвчнөж байна. Эннийг л 30 он хүртэл сүрийн бэлдээд өгчихвэл цаашаа ёстой сайхан хөгжөөд явчихна даа л гэж би бодож байна. За тэр Ерөөл Батар шгол баярлалаа. Мэдээж хүмүүсийн амьдралын гол юмыг та сайн гол нөхцөлүүдийг хэлчихлээ.
Тэгээ энэ бүхнийг хийгээд бол хувийн сектороо илүү оролцуулсан тийм ээ. Ийм ажил явагдах байх гэд найдаж байна. За танд энэ олон ажлыг биелүүлэхэд амжилт хүсье. Баярлалаа танд. Таны ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай Дефактоны төвлөгийн зочноор Дорноговь аймгийн засаг дарга Батжаргал оролцлоо. Баярлалаа.